Эмэгтэйчүүдийг шүүхээс өмнөх шатанд эвдрүүлэн зуушлах ажиллагаа дэлхийн олон оронд хэдийн нэвтэрсэн. Харин энэхүү ажиллагаа Монгол улсад нэвтрээд нэг жилийн нүрийг үзэж байна. Тиймээс шүүхийн тухай багц хуулийн нэгээс нэг хэсэг эвдрүүлэн зуушлах ажиллагааны давуу тал ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэхэд дэвс нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн дэвс нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү? Манай улсад үрдэн огт хэрэглэгдэж байгаагүй хуулийн цоошин гарцаар эвдрүүлэн зуушлах ажиллагаа. Маргалдагч талууд хуулийн энэхүү гарцыг ашигласнараа хэрэг маргаанаа нөхөрцөг хамгийн гол нь сэтгэл ханамжтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм а. Үүний зэрэгцээ таны мөнгө, цаг завыг хэмнэхийн зэрэгцээ маргалдагч талтайгаар найрсаг харилцаагаа хэвээр авч үзэх боломжтой. Энэ бол эвдрүүлэн зуушлах ажиллагааны бас нэгэн давуу тал юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон тооны бус эвдрүүлэн зуучлагчдын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 5 удаагийн сургалт зохион байгуулж 1500 хүнийг хамруулснаас 407 эвдрүүлэн зуучлагчид эрхийн гэрчилгээ олгоод байна. Олон улсын эвдрүүлэн зуучлагч 15-ыг бэлтгэсэн. Иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвдрүүлэн зуучлагч, орон тооны бус 365 эвдрүүлэн зуучлагч тус ажиллаж байна. Эвдрүүлэн зуучлагчаас хоёр талын санаа бодлого төвшилж байгаа. Эсвэл хоёр заавал эвдрэл гэж гуйдах хүчин ерөөс шаардахгүй шүү дээ. Тэгээс хоёр тал эвдрэл болцоогүй байх юм шүүхийн зураг цааш явчих шүү дээ. Тийм учраас ямар нэгэн зөрчил байхгүй. Хоёр хамгийн гол нь эвдрэлэн зуучлах шийдвэр чинь марж байгаа хоёр тал дундын хөлбөрөөр олж байгаа. Энэ дундын хөлбөрөө олоход нь дунд дуучид тусалж байгаа. Шүүхэл дундын хөлбөр болохгүй. Шүүхэл хуулийн дагуу шийдэж аль нэг талд нь эсвэл ойлмож таалагдах шийдвэр гарч байгаа шүү дээ. Уучлаарай та хоёр хоёлаа яг хуулиараа ийм байна. Тийм учраас та хоёрын хуулийн бичиг ихтэй авахгүй ч шийдвэр гарч байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бол зөрчилдөх тухай асуудал байна. Шинэ бизнес эрхлэгчтэй бол ашиг хоёр байгууллага түншилсэн. Татвар жижиг асуудлаар бол маргаан гарсан. Гэхдээ цаашаа том бизнес дээр түншлээ цаашаа сонирхолтой байдаг. Гэхдээ жижиг асуудлаасаа болоод хоёр тийш арга сууж болохгүй байж байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яах ёстой гэхээр дахиад нөгөө шүүх харилцаар орохгүйгээр маань хоёр тал хоорондоо эвдрээд ойлголцоод дундаа хөлбөрөөр шийдэж боломж бий болох юм. Энэ бол эрэг одоо ихтэй ухаалаг цаашид хамтран ажиллах болцоотой тийм хүмүүсийн дунд маргааны шийдэж байгаа нэг шинэ арга